Монгол хэлний Викитолд шинээр үг нэмэх хуудас засварлах зааврыг та бүхэнд танилцуулъя. Монгол хэлний Викитол нь олон улсын Википедиа технологид туршиглан бүтээн хөгжүүлж байгаа монгол хэлний онлайн тайлбар тол юм. Энэ Викитолыг хөгжүүлэх буюу түүнд шинэ үг нэмж, редакторлон сайжруулах ажил бүх хүнд нээлттэй. Тиймээс та ч гэсэн Викитолд үг шинээр нэмэх, хуудас засварлах боломжтой. Викитол нь онлайн тойл учраас та интернетийн орчинд компьютер, гар утас, тав зэрэг төхөөрөмжөөр Викитолд нэвтрэнэ. Викитолд нэвтрэхийн тулд Викитол.mon гэсэн кирилл домен нэрээр нэвтрэхэд веб хуудас гарч ирнэ. Энэхүү веб хуудсанд монгол хэлний Викитолын танилцуулга, Викитолыг хэрхэн ашиглах вэ, Викитолд хэрхэн нэгдэх вэ, мөн олон нийтийн сүлжээ болох Facebook групп, Google+, Twitter зэрэг холбоос гарч ирнэ. Энэхүү веб хуудасны монгол хэлний Викитол гэсэн гарчиг дээр дарахад Викитол руу шууд нэвтрэн орно. Монгол хэлний Викитол нь 50,000 орчим үгийн утгын тайлбартай. Викитолын үгийн сан нь цагаан толгойн үсгийн дарааллаар байрласан бөгөөд хайх үгээ эхний үсгээр хайж олно. Эсвэл хайх гэсэн хэсэгт үгээ бичээд хайж болно. Ингээд Викитолд засвар оруулах заавартай танилцъя. Та Викитолд нэвтрэхийн тулд эхлээд бүртгүүлэх хэрэгтэй. Сайтын баруун дээд буланд байрлах бүртгүүлэх гэсэн рүү ороод хэрэглэгчийн нэр, нууц зүг зэрэг мэдээллүүдээ оруулаад бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа нэвтрэх холбоосоор өөрийн нэр болон нууц зүгээр нэвтрэн орно. Та Викитолд хоёр байдлаар засвар оруулаарай. Нэг нь тольд байгаа үгийн тайлбарыг засах, нэмэн байжуулах, өөрчлөх байдлаар засварлана. Нөгөө нь тольд ороогүй шинэ үгийг нэмж, шинээр хуудас үүсгэнэ. Викитолд байгаа үгийн тайлбарыг засах бол тухайн засах үгээ хайх хэсэгт бичээд хайж олно. Үгээ хайж олсныхаа дараа засварлах гэсэн товчийг дарахад засварлах талбар нэгдэнэ. Шинэ үг нэмэхийн тулд тухайн үгээ хайх хэсэгт бичээд хайж үзснээр байхгүй эсхийг нь тодорхойлно. Тухайн үг тольд байхгүй бол энэ викид хуудсыг үүсгэх гэсэн мэдээлэл гарч ирнэ. Ингээд тухайн линк дээр дарснаар хуудсыг үүсгэж байна гэсэн хуудас руу шилжинэ. Ингэснээр та тухайн үгийн утга, тайлбар зэрэг мэдээллүүдийг шинээр оруулах боломжтой. Засвар талбар нь бусад товч, тусгай тэмдэгт, тусламж зэрэг хэд хэдэн төстэй байна. Эдгээрийг дэлгэрүүлэн авч үзье. Тусламж хэсгэн дотроо formatting, links, headings, list, files гэсэн дэд хэсгүүдтэй. Formatting буюу үгийн хэлбэржүүлэлт. Хэлбэр, дүр, харагдах байдлыг өөрчилнө. Налуу, тод болон налуу гэсэн төрлүүдийн тайлбар, бичигдэх хэлбэр, ямар үр дүн үзүүлэх вэ гэдг нь харагдана. Жишээлбэл, налуу бичгийн тулд тухайн үгийнхээ хоёр талд хоёр цэг тавьж байж налуу бичигдэнэ. Тодоор бичгийн тулд тухайн үгийнхээ хоёр талд гурван цэг тавьснаар тодоор бичигдэнэ. Харин тод болон налуу бичгийг хүсвэл тухайн үгийнхээ хоёр талд 5 цэг тавихад тод болон налуу бичигдэнэ. Энэ нь HTML хэлний таг замаар боловсруулагдаж байгаа учраас HTML хэл мэддэг хүний хувьд ойлгомжтой байх боловч мэдэхгүй хүмүүст энгийн байдлаар ойлгуулбал тухайн үгийнхээ хоёр талд нь буюу эхлэл төгсгөл хэсэгт нь тухайн өгөгдлийг оруулснаар хэлбэр нь өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Дараагийн хэсэг links буюу холбоос. Энэ нь дотоод холбоос буюу сайт доторх холбоос, гадаад холбоос гэсэн хоёр хэсэгтэй. Дотоод холбоос нь сайт дотор байгаа хуудаснаас линк буюу холбоос хийж тийшээ шилжих боломжийг олгодог. Үүний тулд энэ өгөгдлийн дунд тухайн үгийг бичнэ. Харин гадаад холбоос нь гадаад өөр сайт руу холбох линкийг тавих юм. Дараагийн хэсэг headings буюу гарчиг. Энэ нь дотроо хэд хэдэн түвшинд хуваагдана. 2 дугаар түвшний гарчиг нь хоёр тэнцүү тэмдгийн дунд текстийг бичснээр доороо зураастай гарчиг үүсгэнэ. Түвшин өсөх тусам хэмжээнд бага зэрэг багаснаа. Лист буюу жагсаалт. Одтой жагсаалтыг цуруулан үүсгэхийг хүсвэл мөрийн эхэнд од тэмдгийг бичээд текстийг араас нь бичснээр энэхүү текст одтой жагсаалт болж үүснэ. Харин дугаарлагдсан лист буюу 1, 2, 3 хэмээн дугаарласан жагсаалтыг үүсгэж болно. Үүнийг үүсгэхийн тулд мөрийн эхэнд чагт тэмдгийг бичээд араас нь текст бичгэд мөр дугаарлагдана. Files буюу файл оруулна. Дараагийн хэсэг референс буюу лавламж хэсэг. Ишлэл зүйлд оруулахад энэ цэцгийг ашиглана. Үүнийг оруулахдаа тухайн лавламжийг хийх текстийн араас энэхүү кодыг хуулаад үүнийгээ хуудасны төгсгөл хэсэгт байгаа энэ хэсэгт оруулж
хуудасныхаа нэрийг өгөөд ямар ном зохиолоос авсан талаарх мэдээлэлээ оруулна. Дараагийн хэсэг discussion. Хэлэлцүүлэг буюу тухайн үгийн талаар ямар нэгэн хэлэлцүүлэг хийхэд энэ цэсийг ашиглана. Хэлэлцүүлэг хийж байгаа хүний IP хаяг буюу оруулсан он сар өдрийг оруулахын тулд энэ тэмдгийн араас оруулна. Зөвхөн гарын үсэг оруулъя гэвэл энэ тэмдгийн араас гэх мэтээр оруулна. Мөн indent гэдэг нь дагвал мөр оруулахад энэ тэмдгийг тавихад дагвал мөр үүснэ. Дараагийн цэс тусгай тэмдэг. Үүнд латин тэмдэгтүүд, өргөтгсөн латин тэмдэгтүүд, Unicode болон бусад тэмдэгтүүд байна. Үүнээс өөрт хэрэгтэй тэмдэгтээ сонгоод оруулах боломжтой. Дараагийн цэс бусад товч. Headings буюу гарчиг үүсгэх хэсгийг сонгоход шууд бэлэн гарч ирнэ. Формат хэсэгт жагсаалт үүсгэх одтой лист, дугаарлагдсан лист үүсгэх зэргийг шууд сонгож болно. Мөн бусад хэрэглүүр нь хэлбэржүүлэлт үүсгэхгүй байх, шинэ мөр авах, үгийг том хэмжээгээр бичих, үгийг арай жижигээр бичих, зайны дээд талд нь шахаж бичих, зайны доор шахаж бичих, зураг оруулах, хуудсыг шилжүүлэх, хүснэгт оруулах зэрэг хэсгүүд байна. Ийхүү дээрх зааврын дагуу өөрчлөлтүүдийг оруулсныхаа дараа засварлах талбарын доор байрлах хуудсыг урьдчилж харах гэсэн дээр дарж өөрийн өөрчлөлтүүдийг урьдчилан хараарай. Урьдчилан харж өөрчлөлтүүдээ хянсныхаа дараа бэлэн болсон гэж үзвэл хуудсыг хадгалах товчийг дарж засвараа хадгална. Ингээд Wikitold оруулсан таны засвар тойлд орж хадгалагдана. Ингээд дээрх зааврын дагуу нэг жишээ болгож ах гэдэг үгийг хамтдаа оруулъя. Ах гэдэг үгийг хайх гэсэн хэсэг дээр бичснээр тухайн үг гарч ирнэ. Энэ Wikid ах хуудсыг үүсгэх гэсэн ах гэдэг үгэн дээр дарснаар ахыг үүсгэж байна гэсэн засварлах талбар гарч ирнэ. Хамгийн эхний гарчиг бол үгийн гарал. Гарчгийг оруулахын тулд тусламж цэсний headings хэсгийг сонгоод 3 дугаар түвшнийг сонгож гарчгаа бичнэ. Эхний гарчиг бол үгийн гарал. Гарчиг бүрийн доор дагвал мөрийг үүсгэнэ. Дагвал мөрийг үүсгэхдээ discussion цэсний indent хэсгийг сонгосноор дагвал мөр үүснэ. Дараагийн гарчиг үгийн дуудлага. Үгийн дуудлага гэсэн гарчгийн доор дагвал мөр аваад тухайн үгийн дуудлагыг бичнэ. Үгийн дуудлагыг бичихдээ дөрвөлжин хаалтан дунд бичнэ. Дараагийн гарчиг үндэсний бичиг. Үндэсний бичгийг бичихийн тулд энэхүү кодыг оруулна. Энэ нь Улаанбаатар фонтоор бичигдсэн байна. Фонт гэсний өмнөх хэсэгт ах гэдэг үгээ монгол бичгээр бичиж оруулна. Дараагийн гарчиг үгийн утга. Ах гэдэг үгийн хэлцүүн салбар заалт нь нэр үг бөгөөд эцэг эхээс төрсөн эрэгтэй бөгөөд насаар илүүнэ. Хэлцүүн салбар заалт болох нэр гэдэг үгийг налуу бичгээр бичнэ. Налуугаар бичихийн тулд тусламж цэсний форматын хэсгийн налуу бичгийг сонгож бичнэ. Ах гэдэг үгийн 2 дугаар утга бусдаас нас ах, нас илүү гэсэн утгатай. 3 дугаар утга шилжсэн утга буюу нас илүү эрэгтэй хүнийг хүндэтгэн дуудах нэр. 4 дугаар утга шилжсэн утга буюу зэрэг тушаалаар дээгүүр хүнийг дуудах нэр. Дараагийн гарчиг холбоо үг. Холбоо үгийг бичихдээ тухайн холбоо үгийг тодоор бичнэ. Их ах буюу том ах. Тухайн холбоо үгийг тодоор бичихийн тулд форматын цэсний болт хэсгийг сонгож бичнэ. Болт хэсгийг сонгож бичснээр тухайн үг маань тодоор бичигдэнэ. Дараагийн холбоо үг бол авга ах. Авга ах нь эцгийн талын ахыг хэлдэг. Дараагийн гарчиг хоршоо үг. Хоршоо үгийг бичихдээ мөн адилхан тодоор бичнэ. Ах дүү. Ах дүү гэдэг нь нэг эхээс төрсэн хүүхдүүдийг хэлдэг. Дараагийн гарчиг эсрэг үг. Эсрэг үгийг оруулахдаа тухайн үгийг линкээр оруулна. Ах гэдэг үгийн эсрэг үг нь эгч гэсэн үг юм. Эгч гэсэн үгийг
дотоод линкээр оруулъя. Линкээр оруулахдаа тусламж цэсний линкс хэсгийг сонгоод дотоод линкийг сонгож авч оруулна. Үүний тулд энэ тэмдэгтийг сонгоод X гэсэн үгээ бичнэ. X гэдэг үгэнд линкээр орсноор X гэсэн линк дээр дарахад тухайн үгийн тайлбар руу шууд нэвтрэн орно. Дараагийн гарчиг зөв бичих зүй. Ах гэдэг үг манд нэр үг учраас тийм ялгалаар хуйлгана. Тийм ялгал гэсэн үгийг налуугаар бичиж оруулна. Ах гэдэг үгийг тийм ялгалаар хувиргахдаа ах, ахын, ахад, ахыг, ахаас, ахаар, ахтай, ах руу гэж хувирна. Дэд гарчгуудыг налуугаар бичнэ. Олон тоо. Ах гэдэг үгийн олон тооны хувилал нь ахнар. Ахнар гэж хувирна. Дараагийн гарчиг хамаатуулах. Ах гэдэг үгийг хамаатуулах нөхцлөөр хувирахад аха, ахна, ахчин, ахмин, ахтай нь гэж хувиргана. Энэ мэтчлэнгээр ах гэдэг үгийн утгын тайлбарыг орууллаа. Тайлбараа оруулсныхаа дараа засварлах талбарын доор байрлах хуудсыг урьдчилж харах гэсэн дээр дарж өөрийн засварыг урьдчилан хараарай. Урьдчилан харж өөрчлөлтүүдээ хянсныхаа дараа бэлэн болсон гэж үзвэл хуудсыг хадгалах товчийг дарж засвараа хадгална. Ингээд таны оруулсан засвар Викитойлд орж хадгалагдана.